Өнөөдөр буюу 2019 оны 1-р сарын 15-ны өдөр Эрдэнэтийн ОВ анхдагч илгээлт эзэдийн холбоо төрийн бас байгууллагаас хэвлэлийн баг хурал хийлээ. Энэхүү хэвлэлийн хурлын зорилго нь 2018 онд Эрдэнэт төлбөрийн түвшинчлийн ёг тохиолдуулан анхдагч илгээлт эзэд болох 458 ахмад настанд нэг удаагийн урамшуул болон 1 сая төгрөгийг олгосон. Харин Эрдэнэтийн ОВ төрийн бас байгууллагт 1300 гаруй анхдагч илгээлт эзэд ахмадууд бүрхэлтэй байдаг байна. Өнгөрсөн оны урамшуулалд хамрагдаж чадаагүй 570 орчим ахмадын төлөөлөл энэхүү хуралд оролцсон Эрдэнэт төлбөрийн ерөнхий захиралд хугацаатай шаардах бичгийг үргэлжлүүллээ. Өнгөрсөн оны 12 сард бид нар авч амжаагүй мөнгөн урамшууллаа авч амжаагүй 571 анхдагч илгээлтийн эзэдийнхаа нэрсийг хургуулсан байгаа. Ингээд 1963 4 он мөн 1974 5 онд ирсэн манай анхдагч илгээлтийн эзэд ахмадуудын маань өнөөдөр төлөөллүүд бидэнтэй хамт энд хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд Эрдэнэт төлбөрийн ерөнхий захирал Бадам сургангууд бид нар бас өргөх бичиг явуулж байгаамаа. За энэ өргөх бичигтээ бол бид энэ сар шинийн баярыг тохиолдуулаад энэ үлдсэн анхдагч илгээлтийн эзэдэд маань энэ мөнгөн урамшууллаа алгаач гэсэн энэ өргөх бичгийг уламжилж явуулж байгаа. Гомдож явдаг. Явна. Тэгвэл би яг дээр хойнорд 2-3 сарын наан цаана байгаад дэрвэнд ягаад байх юм. Энэ хагас нөхөхгүй болох дээр. За тэгээ чихдүүли нүдний араамуудад ингээд насадаа маяд өгч байна. За ингээд эрэхтэр хүн бол гондуудхаа хачин болох юм да. Нэр өгдөг бол аавын өгдөг алга үзэлгүй адилхан л тэр сая төгрөг өгсөл ховдоо тэр ерөнхийдөө бараг дансандаа орчихлоо тэр очдог газар очихулж ерөнхийдөө төрдөө энэ улс нийгэмд ажиллаж байгаа энэ дарга нартаа баярлаад өгчихээс яг нэг сая төгрөг өгсөн юм даа өргөе гэж. Би Бадам сүрэн даргыг энийг өгсөсөө гэж бодож байгаа. Сая төгрөг мөгрөг авсан байгаа юм. Тэгээд сүүлд нь би хүн явуулж гаад юу яасан? Энэ Эрдэнэт хотын тэр Бадам сүрэн гэдэг хүн дээр очиж бүр өрөөнд нь сууж гаад яасан баха. Хөдөлмөрийн баатрыг өнөөлөх, гавьяатыг өнөөлөх. Би ч Монгол улсын гавьяат баатар аваад гавьяатыг авцсан хүн. Тэгээд энэ ерөөсөө цаашдаа яах вөхтэй зэрэг сүү ногоогоор хангах Улаантолгойн сангийн аж ахуй гэдгийг байгуулсан юм аа. Байгуулсан. Тэгээд биднээс хойш ирсэн нэг хүүхэд тийм бунот өгцсөн байгаа. Тэгэхээр энийг ерөөсөө хэрэг өгчих ёстой юм болов. Өгчих ёстой юм болов юу яах ёстой? Энэ алг цоггүй ерөөсөө чигд тийм байдлаар өгөх ёстой юм аа. Би тэгээд Дорилгийн Эрдэнэт сүрэн гэдэг 1963 онд ангаах ухааны техникум төгсөөд Улаан толгойн сангийн аж ахуйд энэ хөдөлмөрийн бодлого хавгаатай гэр бүл болсон 60 оноос эхэлж ажилласан энэ юм. Тэгээд би эрүүл мэндийн салбарт ажиллаж исэн, сургуульд ажиллаж исэн, яасан цэцэрлэгийн чиг эрхлэгч, сургуулийн эмчээр ажиллаж байгаа. Тэгээд би өөрийнхөө юунд өсөлтөө эвтер бол ерөөсөө янз бүрийн туслалцаа авч байгаагүй. Хөдөлмөрийн баатар улсууд бол бас тусгай харж үздэг юмтай юм байна лээ. Байр орон суучлуулсан өгдөг. Битэд бол тийм юм юу ч байхгүй. Юунд суудаг, энэ Эрдэнэт хүүхдийн байранд суудаг. Тэр нь ч яг өөрснөө хөөцөж чадахгүй төлөв даруй тэнэг мангартаар тийм байгаа. Хэрнээс улсууд авчгал ёстой. Өөрснөө овсгоо байхгүй. Тэгээ ингээд энэ өгч байгаа сая төгрөгийг алагчлгүй өгөөч ээ. Би адилхан тэнд байсан. Ардын өгд алгагүй дээр заримд нөхгүй. Өгөхгүй бол бүр л өгөхгүй байх ёстой. Хүний сэтгэл санааг ингэж хоёр дуусны хэрэггүй сар шин болох гэж тэтгэр бас зээлтэй. Ингээд л тэр сая төгрөгийг Бадам сүрэн дарга нь харж үзээд өгөөчтэй. Та нар минь сайн уламжиж өгөөч гэж хүсэж байна да. Та нарт тэгээд эрүүлийн газар жаргал сайн сайхныг хүсье.
барьж үзүүлж болно. Тэгээд ер нь ГОК-ийн үйлдвэрийн дарга нартай бид нэр тийм юм байна уу? Ийм хишиг авмаар байна. Тийм тусалцаа байна уу гэж миний ээж аваад ГОК-ийн геологийн дарга нартай хүртэл орж үзээг. Нэг хүүхдээс өв залгамжлаад ингээд оруулаад ажилд оруулчихъя. Одоо нэг хүүхдийн амьдралыг ингээд сайхан болгочихъя гэж явж үзээг. Яг өөрийнхөө борж өгөхээрээ ингээд өөрөөрөө амьдрал явдаг байсан. Одоо тэгээд ээж аваар маань одоо маань 80 хүрчлээ. Ээж минь 72 3-тай. Би өөрөө одоо 52 та хүн байна. Яг Эрдэнэтийг анхны зам мөрийг гаргаж явж байсан. Тэгээд энэ Эрдэнэтийг анх ингээд үүсгээд ингээд хөдөлгөж өгчээсэн 74 онд манай аав бол хөдөлгөж өгөөд хөдөлмөрийн хүнд бүтээгдэхүүн сагнуулж ирсэн. Тэгээ манай ээж аваар хоёулаа ингээд борж өрхөөрөө энэ үйлдвэрт гар бие оролцож явсан. Хүүхдүүд нь ч гэсэн ингээд үйлдвэрж авсан. Би өөрөө ГОК-д ингэж ажиллаж байгаад цомтголоор орцсон. 2000 онд цомтголоор орцсон. Энэндээ би бас их харамсч явдаг юм аа. Тэгээ одоо ингээд ажилгүй ирсэн мөнгө төгрөхийн нэг юм байхгүй. Тэгээд борж өрхөөрөө 8 хийгээл явдаг юм байна да. Өшөө цаашаа 60 жилдээ ажиллах ийм Энэ дээр хөрөх бичгийг 72 цагийн хугацаа заан хөргүүлж байна. Хэрв заасан хугацаанд хариу өгөхгүй болон бидний хүссэн шийдэлд хүрэхгүй бол дараагийн шатны арга хэмжээг авч тэмцлийг хэлбэрч хийж гэнэ гэдгээ анхаарууллаа. хүртээгтэй